Багш мэрэгжил өөрөө тийм гоё анх удаага хичээл зааж байхад бол зарим үед бас шантрах зүйл байсан. Бага ангийн хүүхдүүд ялангуяа орохоор нөгөө агчмээтэй ингээд жоохон үг сонсохгүй хөдөлгөөнтэй тэр хүүхдүүдтэй ажиллахад бас зарим үед хэцүү байсан. Нөгөө анхаарал нь бага төвлөрдөг учраас одоо бол тэр аргаа олчихсон. Ямар ч тааж багшигаа та нэг ороод ирээд энэ нэдийг нэг чимээгүй суулгаач гэсэн юм гарахгүй л байгаа. Эхний сан сургуулийн Хятад хэлний багш Баянлаа. Тэгээ ер нь бол нөгөө гадагшаа явж сурахыг хүсдэг байсан. Тэр мөрөөдөлд автаад ер нь Хятад төвд рүү явход тэгээд аав ээж ч гэсэн ер нь бол зөвлөдөг. Яг сайн мэрэгжил өөрөө гэхдээ дуртай юмаа сонгоорой. Ер нь бол гадагшаа дотор явж сурж авах чинь хүнд хэрэгтэй шүү гэдгийг хэлдэг, зөвлөдөг гэсэн. Багш мэрэгжил өөрөө тийм гоё одоо хүүхэд байхдаа бол хүүхд болгоны хүсдэг тийм багш шиг ийм гоё багш өөрөө гоё үлгэр дуурайлтай хүн байдаг учраас багш болохыг маш мөрөөддөг байсан. Тэрнийхээ дагуу тэгээд багш мэрэгжлээ гэсэн. Тэгэл анх сурж исэн нь болохоор сургуулаа төгсөөд ихцсэн их сургууль Чингис Сосод сурч исэн. Анх ороод одоо Хятад хэл гэж ямар байдгийг өөрөө ч сайн мэдхгүйгээр ороод тэгээд сурж исэн. Тэгээд анх Хятад багшаар заалгаж исэн. Хятад багшаар заалгаж агаад эхэлж сурж байхдаа тэгээд нөгөө зарим юмыг юм сайн ойлгохгүй шүү дээ. Яг Хятадаар анх удаага үзэж байгаа. Тэгээд багшаа сайн сонсоо. Дээрэс нь нөгөө өдөр болгон чэйж бичиг гэдээр авдаг байсан болохоор ханзаа их чэйжлэх юм байна гэж боддог байсан. Тэгээд яг зарим эхний удиралдаа ч юм уу яг Хятад хэл сурах арга барилаа өөрөө олохгүй бас жоохон хоцрогдож байсан. Тэгээд за энийг ханзаа сайн чэйжлэх юм байна. Өдөр болгон яг давтамжтай юм хийх юм байна гэж бодож байсан. Тэгээд тэрнээсээ өвлийнхаа амралтаар би бүх ханзаа эхэлж үзсэн юу үзсэн бүгдийг буцаагаад эхнээс нь авахулаад ханзаа чэйжлэг бол чэйжлээд хоцрогдолтой явж байгаад өвлийн амралтаар эргэж орж ирээ шалгалтуудаа өгөө дахиад сурахад манай их мөр гайхацсан аахгүй. Яаж ийм сайн болсон ингээд эхний удиралт нөгөө жоохон хоцрогдолтой байсан. Тэрнээр болохоор би өөрөө за би ингүүл ханзыг сайн сурах юм байна. Ингүүл би илүү хурдан чэйжлэх юм байна гэдэг арга барилаа олсон. Тэгээ бас өөрөө ингээд амралтаараа сайн бэлдсэн гэсэн. Ханзаа бичээд чэйжлээд гэсэн. Тэгээд анх сурж байхдаа нөгөө зөвхөн бас ханзаа чэйжлэнэ гэж боддог байсан. Чин бас нөгөө Хятад хэлний хөг дуудлага аялга нь бас маш чухал байсан гэсэн. Анх удаа заахад тэгээд одоо нөгөө сурснаасаа бас арай өөр штэ тий. Яг хичээлд ажил дээр гарахад арай өөр. Дээрээс нь дадлага хийж байхдаа багшиг сургуульд сууж байхдаа бол багшлах дадлага оюутнуудад хийжсэн Монгол оюутнуудад. Тэгээд яг энд ирэхэд 10 жил одоо бүр бага ангийн хүүхдүүд 1-р анги 2-р ангийн хүүхдүүдэд заахад бол бас өөр юмнууд зөндөө байсан. Тэгээд тэр үед бол нөгөө бага ангийн анги удирдсан багш энэ цэрэндүүлэн багш даваа багш эднэрээс маш их зүйл сурсан. Самбар дээр бичсэн хичээлээ уншуулхад ч юм уу хүүхдүүдэд сурагчдаараа уншуулхад яг хаанаас нь эхэлж унших, хаана нь зогсоод одоо яаж заах юм гэдгийг хүртэл надад бас зааж өгч ирсэн багш нар хамт олноосоо тэгээд хэдлийн багш нар бага ангийн багш нараас бас сурч сурсан зүйл дээрэс нь одоо туршлагатай багш нараас сурсан юмнуудаас зөндөө байгаа багш нараас хамт олноосоо ингэж заагаараа тэгээ анх удаага хичээл зааж байхад бол зарим үед бас шантрах зүйл байсан. Бага ангийн хүүхдүүд ялангуяа орохоор нөгөө агчмээтэй ингээд жоохон үг сонсохгүй бас нөгөө жоохон тийм өмөлдөг хүүхдүүд байдаг жоохон хөдөлгөөнтэй тэр хүүхдүүдтэй ажиллахад бас зарим үед хэцүү байсан. Нөгөө анхаарал нь бага төвлөрдөг учраас цаг 20 минут 40 минут гэдээ ороход бас хэцүү зүйл гэж байсан. Тэр болгонд нь жоохон нөгөө анги удирдсан багшийг нь дуудаад багшаа нэг ороод ирээд хүүхдүүд миний үгийг жоохон сонсохгүй байна гэл үгэндээ яаж оруулахаа бас зарим үед бас мэдэхгүй байдаг байсан. Тэгээд тэр болгоныг зааж сургаж ирсэн. Тэгээд өөрөө бас одоо ингээд надад зөвлөж ирсэн юм гэхээр бас хүүхдүүд ингээд жоохон чимээтэй үг сонсохгүй байх үед ингээд жоохон өөрөө ч гэсэн юм намуухан зөөлөн яриараа заавал чанга ярих загнах биш шүү. Ингээд зөөлөн ярихаар хүүхдүүд бас багшийнхаа яриаг юу гэж юм гэдгийг сонсох гээд өөрсдөө ингээд дуугаа намдаадаг шүү гэж ярьжсэн. Тэгээд тэр аргыг бас хэрэгэлдэг байсан. Тэр одоо бол тэр аргаа олчихсон. Ямар ч тааж багшигаа та нэг ороод ирээд энэ нэдийг нэг чимээгүй суулгаач гэсэн юм гарахгүй л байгаа. Ижил болгон HSP шалгалтуудаа хүүхдүүдээ бага ангийн хүүхдүүдээс ахлах ангийн хүүхдүүдэд ч гэсэн бүгдийг бэлдээд оруулаад шалгалтанд хүүхдүүдийг өөрөө бэлтгэх чинь өөрөө HSP шалгалтуудаа бэлтгэхэд ямар байсан тэр туршлага дээрээсээ бас хүүхдүүдэд анхааруулах зүйлийг маш сайн хэлж өгөөд яг ийм шүү. Хятад хэл сурах нь яг шалгалт ихэд ийм байдаг шүү. Эхлээд сурахдаа бас арга барилаа олох ёстой гэдгийг бас сайн хэлж өгдөг.
хэцүү бол бүгдээр нь хэцүү. Гэхдээ гол нь нөгөө нэг тухайн хүүхэд хэр одоо өгсөн үүрэг даалгаврыг тухайн үед нь биелүүлж гэн хэр өөрөө итгэвчтэй байна тэрнээс бас хамаарат. Ер нь бага ангийн хүүхд ч гэсэндээ ингээд сурахад хэцүү олон ачаалалтай болно тий. Нэг ханзыг сурахад зөндөө олон зөвхөн ханзаа сураад ханзны дуудлага хөг гээд тэгээд бас нөгөө ханзныхаа бичих дараал тэгээд монголоор нь гээд ингээд нэг ханзыг сурах гэж ингээд 4 5 юм чийжлэх хэрэгтэй болдог байхгүй. Тэгээд тийм болохоор бага ангийн хүүхд ч гэсэн ачаалалтай дунд ангийн хүүхдүүд тэдрийг анхаарахгүй бас л ялгаагүй. Тэгэхээр нөгөө нас нь гихгүйгээр аль анги гихгүйгээр тухайн хүүхдээсээ бас шалтгаалдаг. Бага ангийн хүүхдүүд гэхдээ бас ханз бичихтэй яг багшигаа яаж бичсэн бэ? Дэвтэр дээр нь ингээ бүгдийн дарааллаа бичээд өгдөг. Яаж бичих ёстой? Яг тэр өнгөөрөө хүүхдүүд бол бага ангийнхан илүү сонсож бичдэг. Дунд ангийнхан харахад одоо анх их хэл сурж байгаа ч гэсэн би бүгдийн дэвтэр дээр нь бичиж өгдөг л дөө. Тэгэхээр дунд ангийнхан арай одоо сонсгонд баг ч юм уу одоо багш яг эндээс эхэлж зурсан байна, эндээс эхэлж энд дуусгасан байна гэж дуусахгүй арай одоо баг ангийнх нь илүү цэвэрвчдэг. Тийм багшаа яг дуурайдаг учраас. Эрдэнэ сайн сургуульд ажилласнараа бас их өөрийгөө азтай гэж боддог. Тэгээд өөрөө энд ажилласнараа өөрөө хөгжиж дэвших. Тэгээд гаднаас ирсэн хятад багш нартай гадаад өөр хэлний багш, англи хэлний багш нартай ингээ харилцаж байгаа болохоор өөрөө ч гэсэн банк өсөж дэвжиж хөгжиж байгаа. Мэргэжлийн багш нараас ч гэсэн өөрөө судлаа одоо сурах зүйл бас зөндөө байдаг. 大家好，我是俄尔德民桑中学的汉语老师李卓轩，今年是我在俄尔德民桑教学的第2年。我非常开心看到去年同学们的成绩，我的学生10A 班级和9A 班级全部学生都通过了 HSK 1级考试，并且有很多学生都得到了满分，并且我辅导的 HSK 5级的学生林佳也成功的申请到了中国的大学天津大学。所以我觉得学生们在去年的1年里收获非常大，也进步非常大。其实我第1年来的时候是不太适应的，因为我觉得蒙古的学生跟中国的学生相比是比较调皮的，但是我发现这恰恰也是他们的优点，因为他们在课堂上会非常主动的和我交流，然后也会用发散思维非常有创造力的将他们学过的汉字联系起来并且造句，而且他们有非常好的想象力。首先我在中国的时候一直对蒙古文化非常感兴趣，然后我也想看看传说中乌兰巴托的夜是什么样的。然后比较巧合的就是我来到了鄂尔德民桑学校，然后我觉得额尔登特是一个非常安静的城市，很有它的魅力。然后额尔德民桑学校也是一所管理的非常好，然后环境非常优美的学校，然后学生也非常聪明，所以我非常开心能来到这里。一开始来到这个学校的时候我非常开心，因为校长还有主任校医就是学校的很多领导，然后都非常热烈的欢迎我们，然后我也感觉到像家一样的温暖。然后包括去年和今年我们在工作过程中，然后我们也有什么问题也会及时开会，然后互相沟通。我觉得大家的这个解决问题的能力还是非常好的，非常有效。觉得在工作中，然后主任他们也非常耐心的听取中文老师的建议，然后对我们的课堂也会提出相应的改进啊。然后在生活上，达爱老师帮助了我们很多。然后比如我们房子啊、居住上面有什么问题，都会找达爱老师，他就很耐心的帮我们解决。Эрдэнэ сайн сургуулийн 30 жилийн болж байгаа. Энэтэй холбогдуулаад бүх үе үеийн төгсөгчид хамт ажиллаж байгаа хамт олондоо 30 жилийн оюун мэндийг хүргье. 今年是额尔德民桑中学建校第30周年，我也非常有幸能有这个经历来到这所学校任教，因为不管是从教学体验还是工作体验和学生的日常相处过程当中，我都感觉非常的开心，非常的快乐。所以我也希望额尔德民桑中学会越办越好，也有越来越多的学生来到我们学校学习汉语，更多学生喜欢中国文化。